Нийслэл хотын хамгийн үнцэнтэй байрлалууд дахь төслүүдийг танилцуулдаг байршил нэвтрүүлэг эхэлж байна. Энэ удаад бид Sky Resort компанийг танилцуулах болно. Тэгвэл нэвтрүүлгийн эхэнд бид Sky Resort компани үүсгэн байгуулагч бөгөөд гүйцэтгэх захирал Ноён Бацууртай ярилцаж байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр нэвтрүүлэгт маань оролцож байгаад бас баярлалаа. Юуны түрүүнд энэ төслөө хэрэгжүүлэх байршлаа хэрхэн сонгосон талаар ярилцвал ямар вэ? Энэ төслийг санаачилсан MCS компаниас гаралтай. 1997 оноос биднээс юм компани маань баримталж ирсэн урья лоозон гэхүүд одоо тэр маань олон улсын стандартыг Монгол улстай авчрах гэсэн юм. Бид нар заавал яг тэр одоо урьяндаа баригдсан дааж голн биш, зүгээр л яг хуу одоо үн сэтгэлээсээ бас нэг монголчуудын ирээд амардаг зөвхөн гадныхын биш. Нийслэл хоттой ийм ойрхон газар. Үнэхээр энэ цогцлбор газар тийм үү? Бүх одоо соёлтой үйлчилгээ, бүх юм сайхан байдаг. Улаанбаатараас 13 км-ийн зайтай. Тэгээд уул, ус, агаар хосолсон энэ сайхан газар амралтын цогцлбор байгуулъя гэсэн мөрөөдөлтөд хөтлөгдөөд анх 2005 оноос ирж үзээд 2008 оноос барилгын ажлаа эхэлж байсан ийм түүхтэй. Та хэрвээ хуваалцаж болохоор бол нийтдээ яг энэ хэсэгт зарцуулсан за мэдээж бол бүтээн байгуул дээрээс нь ажиллагсад гэх мэтэр хэр хэмжээний төсвөр бүтсэн бэ? Бүгдийг багтаагаад хэлвэл. Гольф цанын бааз 2 болвол нийт 35 гаруй сая доллар зарцуулсан. Жил болгон бид нар одоо хүртэл алдагдaltaй ажиллаж байгаа. Биднээсийн алдагдлын зөрүү урсгал зардлын мөнгийг бол хөрөнгө оруулагч нар ингээл бас л биднэрт ингээл өгсөөр л яваа. Энэ ASEM Club House байна, энэ том гэр байна. Энэ 53 вилла байна. Анхнаасаа ерөөсөө ингээд ASEM-д зориулж байгуулагдсан ийм бүтээн байгуулалт. Энийг бол Арилжааны банкнаас зээл аваад хүү төлж байгаа. 125 тэрбум төгрөгийн зээлэр энэ бүх Club House гэр болон энэ 53 вилла эднүсийг барьж байгуулсан да. Бүтээн байгуулалт тал дээр нь ямар компаниудтай хэр олон одоо компанитай хэр цар хүрээг хамарч хамтарч ажилласан бэ? Тэгэлгүй 2008 оноос цанын бааз гольфийн барилгын ажил эхэлсэн. Цанын бааз гольфийн ажлын барилгын дуусгахад нийтдээ 30 гаруй дотоодын компаниудтай хамтарч ажилласан. Нийт зарцуулсан 35 сая гаруй долларыг тэр компаниудын үйл ажиллагаа, тэр компаниудын цалин мөнгө одоо юу гэдгийг төлж чадхан одоо урсгал зардал тэгэл энэ бүх юмнуудад бид нар зориулсан гэсэн үг. Бас мэдээж материал юмнууд худалдаж авсан. Нийт 30 гаруй компани одоо нэг 1200-аас 1300-аад хүн энд бол энэ бүтээн байгуулалтанд оролцож ажилласан. Дандаа монголчууд. Гадаадын зүгээр одоо нарийн технологи шаардсан ийм техник тоног төхөөрөмжийн өгсрэлтэн дээр гадаадын компаниудын зөвлөгч нар одоо удирдагч нар хурж ирж зааварлж хийлж өгчээсэн болохоос биш ерөнхий ажлыг бүгдийг монголчууд бид нар гүйцэтгсэн. Тухайн үед төсөөлж байсныг одоогийн бий болцсон байгаагаагаа харьцуулбал хэр их зөрүүтэй болсон бэ? Бид нар нодлон жил татврын докторжуулалтын гэрчилгээ гэдэг имийг хөрөнгө оруулалтын газраас авсан. Тэгээд тэрэнд материалаа бүрдүүлж өгөх хэрэг гарсан. Шаардлагын дагуу юу барьж бүтээсэн энэ бүгдийнхаа тайлан өгөх хэрэгтэй болсон. Тэгээд би яг зүгээр тайлангаа бүрдүүлэхийн тулд 10 жилийн өмнө 2005 онд бичижсэн төслийн материалаа эргэж харъя гэж шийдэхгүй. Тэгээд тэрийг компьютераас хайж хагаад гаргаж ирээд уншиж байхад надад үнэхээр гоё мэдрэмж төрсөн. Тэр бол ер нь харьцуулшгүй сайхан мэдрэмж байсан. Юу байсан бэ гэхээр 10 жилийн өмнө ийм бүтээн байгуулж ийм ажлуудыг хийнэ гэд 1 2 3 4 5 6 гэд ингээд чагсааж исэн. Бүгдээрээ ирээдүйн цаг дээр бичижсэн. Ийм барин байгуулна ингэж бүтээн гэжсэн. Бүх тэр үйл өгүүдийг ерөөсөө л өнгөрсөн цаг дээр болж хөврүүлээд өөрчилжүүл манай тайлан бараг бэлэн болчих юм байна гэж харагдчихсан. Цаашдаа ер нь юу хийхээр төлөвлөж байна вэ? Цаашдаа төлөвлөж байгаа зүйл бол цанын хувьд ярихад манай энэ байж байгаа цанын бааз чинь зөвхөн нэгдүгээр үе шатна байхгүй.
анхнаасаа тэр Францын дизайнер биднэрт юу гэж зөвлөсөн бэ гэхээр одоо ингээд танай жилийн одоо үйлчлүүлэгчдийн тоо чинь 100 мянгаас даваад тэгээд Улаанбаатарт одоо цанаар гулгагчдын тоо ихсээд тэднүүсийн ур чадвар нь сайжраад замын урт болон налуун жоохон гологдоод ингээд ирэх үед та нар 2 дахь үе шат руугаа орж болно гэж хэлсэн. 2 дахь үе шат нь болохоор зэрэг тэр өндөр уул руугаа явах юм. Бас л Ягска резортын эзэмшлийн газар талбай дотор байгаа. Тэгэхээр өнөөдөртөө бол 65 мянган хүн нэг жилдээ дунджаар давхарцсан тоогоор цанын базар үйлчлүүлж байгаа болохоор зэрэг өнөөдөртөө хангалттай байгаад байна. Тэрнээс даваад ирэхээрээ бид нар 2 дахь үе шат руугаа явж болно. Гольфийн хувьд бид нар ярихад 2019 онд олон улсын тэмцээн авахар зорж ажиллаж байгаа. Тэгэхээр энэ маань юу гэхээр Намура Кап гэдэг Аз төвд алтар нэр хүндтэй бас дэлхийн 60-70 гаруй улс орны 200 гаруй тамирчид оролцдог ийм нэр хүндтэй том тэмцээн. Тэгэхээр энд бол ихэнх оролцож байгаа улсууд нь ер нь өөрийнхөө улс оронд таймлан зарим улс орн бүр шууд дамжуулж одоо сурталчилдаг. Тэгэхээр энэ тэмцээнийг 2019 онд авахар зорин ажиллаж байгаа. Тэр хэрвээ амжилт маань тэр ажил маань бүтэлтэй болоод бид нар энэ тэмцээнийг авч чадвал бас л нэг одоо гольфийн ертөнцид Монголыг одоо гольфийн ертөнцид дэлхийд танилцуулсан бас л нэг Асиантай адилхан том арга хэмжээ болно да. Энэ нөгөө том уудам цэлгэр цонхоор маань яг Улаанбаатар хот маань Хөх тэнгэр маань гольфийн талбай энэ байгаль орчин яг алган дээр тавьсан юм шиг харагддаг. Ийм тав тухтай орчныг бүрдүүлж авсан гэж байна. Тэгэхээр яг одоо Ascent Village-ийн одоо шоурумуудын нэг зогсож шít. Хэдэн ийм байраа лээ? Нийт 53 виллагаас манай Ascent Village маань бүрдэж байгаа. Бид хоёр бол одоо 360 м квадраттай хувилбарт нь одоо зогсож байна. Ерөнхийдөө харахад бас одоо бусад хотнуудаас ялгарх юмнууд нь нэлээд харагдаж байна. Интерьерийн шийдлийн хувьд жишээлбэл одоо шалнаас таас хүртэл цонхтой байдаг ч юм уу. Энэс өөр ямар одоо онцгой шийдлүүд байгаа вэ? За яг хуу архитектур төлөвлөлтийн хувьд бол манайх бол орчин үеийн дизайнер бол явсан байгаа. Ер нь орчин үеийн архитектур гэдэг. Дотоод заслын хувьд бол яг л нөгөө ашиглалт талаас нь бүгдийг бодолцсон байгаа. Жишээ нь галтгооны хэсгээс шууд үйлчлэгчийн өрөө болон гараж шууд орж улдаг. Тэгэхээр мэдээж одоо хүнсээ цуглуулсан хүмүүс бол шууд гаражнаасаа юмнуудаа зөөгд галт руугаа оруулаад ирэх боломжтой ч юм уу тий. Наацхийн ийм одоо шийдлүүд бол орсон байгаа. Тэгээд дотоод заслын хувьд бол дандаа байгалийн гаралтай материалуудыг ашигласан байгаа. За манай вилла болгон маань дотроо гэрэг бүрэн автоматжуулах систем суурилсан байгаа. Тэгээд энэгээр бид нэр юу гэж болох вэ гэхээр манай оршин суугчид маань сөөхийн зардлыг харна. Хэрэглээнийхэн зардлыг тухай бүртний шалгах гэсэн. Бас нэг даваа тал нь янз бүрийн онцгой нөхцөл үүссэн тохиолдолд security-тэй шууд хотхны аюулгүй байдлын албатай шууд холбогдож болох юм. Зөвхөн одоо интерьерийн шийдлүүдээс гадна те гадаад буюу экстерьерийн шийдлүүд за ер нь ижил төстэй хотгонуудаас ялгааны юу юм бэ? Ингээ игнэд байрлалсан цуваа шийдэл яг ямар санаанаас гарсан бэ? Ер нь бол манай Vista брендинг төсөл гэж явж байгаа нь манай Ascent Village мөн. Тэгэхээр өмнөх төслүүд нь бол Bella Vista, Buddha Vista-гийн хүн болго мэдэх бах. Тэгэхээр бид нар ер нь бол Vista өөрсдийн гэсэн Vista барилгын стандарттай. Энэ дээр юу ашигладаг вэ гэхээр бид нар хамгийн том цонхтой нэвт харагдах see-through тийм үзэмжтэй байх хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр манай Vista брендийн орон сууц болгон дотроос одоо гаднах үзэгдэх орчин маань хамгийн гоё юмсаг байх хэрэгтэй. Тийм учраас бид нар бол том цонхуудыг бол шийдсэн байгаа. Шийдэлд оруулж гисэн байгаа. Тэгэхээр ер нь шалнаас тааж өрсөн ийм цонхны шийдэлтэй. Дэд бүтцийг яаж шийдсэн бэ? Халаалтын систем нь бол вилла бүрт шалны халаалтын систем суурилсан байгаа. Тэгээд энэ дулааны их усрыг бид нар бол газрын гүнээс авдаг байгаа. Ийм онцлогтой. Тэгээд бусад манай бохир цэвэр усыг бол манай төвийн шугамтай холбогдсон байна. Ер нь яг Ascent Village-ийн хамгийн гол үнц нь юунд орших вэ? Хамгийн гол тийм товчгоноор хэлбэл ер нь бол яг л резортт байгаа юм шиг амьдралын хэм маягтай амьдрнаа л гэсэн. Тийм тэгэхээр ер нь нэг амралтын байдалтай юм шиг эсвэл нэг цуслан дээр байгаа юм шиг айгүй тийм тайван орчинд гэсэн үг тийм. Тэгэхээр байгальтайгаа ойр мэдээж энэ хэсэг маань одоо хотын бас хамгийн эрүүл агаартай хэсэг болчиход байна тийм. Тэгэхээр ер нь хотын бас хөл хөдөлгөөн завгүй амьдралаас хол гэхдээ хот руу очиход бол айгүй дөхөм тийм байршилт байгаа. Тэгэхээр ер нь бол айгүй тийм резорт магийн хэм маягтай амьдрал байна л гэж ойлгож байна.
SM-ийн бүтээн байгуулалтын хүрээнд хийгдсэн бас нэгэн томоохон төсөл бол Country Club болон SM гэр юм. Дан ганц олон улсын стандартад нийцсэн цанын бааз, гольфийн талбай бус, амрах, алжаал талах, мөн хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулах зэрэг олон төрлийн үйлчилгээг бий болгосон байна. Ингэснээр үйлчлүүлэгчдэд бүх төрлийн сэтгэл ханамжийг өгөх боломжтой болсон гэдгийг Sky Resort компани маркетинг борлуулалтын албаны дарга онцолж байсан юм. Тэр Mount Bogd Country Club-ийнхаа үйл ажиллагааг танилцуулбал. Mount Bogd Golf Country Club гэдээ нэрлэж байгаа. Гольф гэхээр манайхан мэдж байгаа тий гольфийн талбайтай гольф тоглох нөхцлүүдийг бүрдүүлж өгсөн байж байгаа. За дээр нь Country Club гэхээр ямар учиртай юм гэхээр гольф тоглогчид болон бусад үйлчлүүлэгчдийн ая тухайг хангасан олон сонголтод үйлчлэгээнүүдийг нэг дор зохицлоож өгсөн байхаараа Country Club гэдэг болчдөг. За яг энэ төрлөөс нь хараад үзэх юм бол Монголдоо бол нэг анхных гэж хэлж болно. Бүх юм нэг тийм мод чулуу ч юм уу тий арай тийм өөр байдлаар харуулахаар шийдсэн. Энэ дээр яг интерьерийн ямар одоо өнгө эсийг харуулахыг зорьсон бай. За ерөнхий стилийн хувьд гэх юм бол яг Скандинавын стил гэж ярьдаг. Гэхдээ яг архитектур, дизайн энэ бүгдийг нь монголчууд өөрсдөө хийсэн байж байгаа. За яг манай энэ байгаа байдлыг та бүхэн харахад яг энэ нөө байгаль дээр байгаа мэд мэдрэмжийг төрүүлэхээр байгалийн чулуу, мод ашиглаж хийж өгснөө. За тэгээд энэ нөө том уудам цэлгэр цонхоор маань яг Улаанбаатар хот маань, Хөх тэнгэр маань, гольфийн талбай энэ байгаль орчин яг алхан дээр тавьсан юм шиг харагддаг. Ийм тав тухтай орчныг бүрдүүлж өгсөн байж байгаа. Төслийг хийж гүйцэтгэсэн хугацаанд бол жил 6 сарын дотор бид хийж гүйцэтгэсэн байж байгаа. Ерөнхийдөө Sky Resort компани захиалгаар NCS Property гэдэг яг энэ нөгөө барилгын өндөр зэрэглэлийн төслүүдтэй маш мэрэгдсэн энэ байгууллага гүйцэтгэж явсан байж байгаа. За мэдээж чанарын төвшинг бол та бүхэн орж ирэл харагдаж байгаа байх гэж бодож байна. 2016 оны 7-р сард бас дэлхийн анхаарал Монгол руу хандсан Европ, Азийн дээд түвшний удирдагчид Монголд чуулсан ийм онцлог жил болсон. За тэр чухаараа бас одоо жижигтэй хүлээж авч исэн газар Ascend Village маань байна. Тэрнээс гадна одоо хаалттай хуралдаан болсон гэр байгаа. Маш олон онцлог зүйлсүүд байсан шүү дээ. Тэглгүй яг Ascend гэр маань, Ascend Village, за энэ Club House маань бүгд Ascend-ийн өндөр түвшний уулзалтад одоо зориулагдаж тэр хэмжээний стандартыг хангах үйс тий өндөр түвшний олон улсын чанарыг бий болгох гэж бид нар ажилласан байж байгаа. За энэ Ascend гэр маань болохоор Монголын түүхэнд хамгийн том гэр гэж явдаг. 22 метрийн диаметртэй 380 м квадрат ийм том гэр байж байгаа. За энэ гэр маань болохоор яг одоо бол тэр Ascend-ийн уулзалтыг хүлээж авснаас гадна за Jack Mag-ийн лекц болж явах жишээтэй тий Монголын болоод олон улсын чанартай том арга хэмжээнд явагддаг юм байж байгаа. За хүчин чадлын хувьд гэх юм бол за 220 орчим хүний суугаа хүлээн авалт болон 350 орчим хүний басан хүлээн авалтууд одоо авагдаад явж байгаа. Club House-ийн хүчин чадал юм бэ? Ер нь бол зүгээр энгийн өдөр тутамдаа үйлчлүүлэгчид бол үйлчлүүлэхээс гадна бас тодорхой тохиолдолд хүлээн авалтууд хийгдээд явдаг. За энд маань бас нэг ойролцоогоор суудлаар 150, босоогоор нэг 300-аад орчим юм багтах хүчин чадалтай. Нийт хэдэн хүн энэ үйлчилж байна? Одоо ингээд харахад завгуунаас шашаа гүйлдэл олон хүмүүс байна л да. Sky Resort компани хувьд гэх юм бол 110-аад ажилтнтай. За үүн дээр нэмэгдээд энэ Club House-ийн ресторан, за спа үйлчилгээ, за энэ Ascend Village-ийн ашиглалт гэдэг ингээд яриад байх юм бол бүгд нийлээд 200 гаруй ажилтан энд ажиллаж байна да. Нэвтрүүлгийн дараагийн хэсэгт олон зуун жилийн түүхтэй гольфийн спортын хөгжил Монголд ямар байгаа талаар Бацуур захиралтай ярилцуулна.
Олон улсын стандартыг хангахын тулд ер нь их олон үзүүлэлтүүд шаардлагуудыг хангасан байх хэрэгтэй. Наад зах нь одоо жишээлбэл өвс нь яг гольфийн талбай дээр ургадаг зориултын өвс байх хэрэгтэй. Зүгээр байгалийн өвсийг бид нар хадаад туслаад ингээд янзалцсан биш. Гольфийн талбай өөрөө бол их гоё юм долгиолсон. Зүгээр юм хавтгай талбай байвал гольфчид бас голно. Гольфчин бөмбөгөө цохихоос өмнө за би тэр зэгт цохихоор бөмбөг өөрөө уруудаад тэр хавь руу ингээд очих юм байна да гэдгээ тооцоолох хэрэгтэй. Гольфчин өөрөө салхины чив зүг чигийг тооцоолох хэрэгтэй. Ихэвчлэн Монголд бол баруун ханаасаа ингэж зүүн уршаага салхилдаг. Тэгэхээр зэрэг манай гольфийн дизайныг хийсэн Golf Plan гэдэг Америкийн нэгдсэн улсын 40 гаруй жилийн туршлагатай компани дизайныг хийсэн. Тэд нэр энийг хүртэл тооцоолж тэгжээж өөрсдийнхээ зураг төсөлтөд тусгаж өгсөн. Ийм сонирхолтой байдаг. Энэ газрын тогтц маань бас угаасаа иймэрхүү байсан дээр одоо жишээлбэл гольфийн зориулттай ийм тогтчлтуудыг нэмж хийсэн байгаа тий. Тэд нэр зураг төслөө хийхээс өмнө 3 удаа Монголд ирсэн. Тэд айгүй их тийм мэдээлэл цуглуулдаг юм байлээ. Зураг төсөлтөд орохоос өмнө Улаанбаатар энэ хавь орчны цаг уурын бүтэн жилийн түүхийг салхины хурд хаанаас хаашаа хэдэн метр секундэд явдаг бүтэн жилийн түүхийг хавь орчны усны нөөц их усүр нь хаана юу байх вэ? Тэгээд цаг агаарын температур ямар байх вэ? Тэр болгоныг бүгдийг тооцоолж жагаад нэгдүгээр нүх хаашаа харах уу, хоёрдугаар нүх хаашаа баримжаалах уу, салхиныхаа эсрэг тоглох уу, салхиныхаа уруу тоглох уу, дунд нь мод байх уу, байхгүй юу энэ төр бүгдийг айгүй наривчлсан өндөрчлөлтийн зургийг авч байгаа. Тэгээд урд нь бид насыг 2005 онд ирэхэд чинь энэ хавьд ийм одоо энэ сайхан ийм долгиосон ийм байгаагүй. Эний чинь бүгдийг хэрлбэржүүлж, дүрсжүүлж барилгын зургийн дагуу хийж байгаа. Тэр барилгын зураг нь бол ийшээ тэжнэн сантиметр овоолн тийшээ тэжнэн сантиметр ухна ийшээ хазаан ийшээгээ юу гэд бүх юм айгүй нарийн тийм бүтэн шинжлэх ухаан байдаг юм бэл. Яг энэ грэний хэсэг дээр байгаа ус ялангуяа ургуулхад маш их одоо юу гэдгийг бэрхшээлийг туулж юм уу те сорилтын дундуур орж явж иж ийм төвшөнд ургасан гэж ярьж ирсэн. Тэр талаараа бас товчхон сонирхол. Тий, тэгэхээр их зөв сайн мэдээлэл их зөв асуул. Бид нар бол ер нь энэ гольфийн талбайн өвсийг сонгох гэж 2006 оноос эхлээд дэвшил трейдийн хашаан дотор 20 гаруй Канада, Финланд, Өвөр Монгол, Монголтой адилхан тийм их хахир хүүтэн өвөл болдог тийм цаг ууртай орнуудад ургадаг өвснүүдийн 20 гаруй үрийг авчирч туршилт хийсэн. Хоёрыг харьцах нь 2 метрийн дөрвөлжин ийм харшлагтай талбайд тариалж үзээд 2-3 жил үзээд өвлжүүлээ. За энэ нөхөх юм байна, энэ амьдрах юм байна. Энийг ингэж бид нар ингэж арчилж ургуулж болох юм байна гэдэг үндсэн дээрээс 20-с 4 төрлийн өвсийг сонгож авсан. Тэгэхээр манай гольфийн талбай дээр бол 4 төрлийн өвс ургаастай байгаа. Тэр нь одоо энэ fairway гэж нэрлэдэг энэ хэсэгт ургадаг нэг хэсэг өвс байна. Энэ green дээр ургадаг бас нэг төрлийн өвс гэж тустай байна. Жоохон алдаа гаргаад хэрвээ арчилгаа энэ төр жоохон буруу зөрүү хийх юм бол энэ гольфийн талбай чинь тэр чигээрээ өвс нь үхээд үндсээр нь хөрсөөр нь солихгүй бол дахиж ургадаггүй айгүй тийм том эрсдэл дагуулсан хэцүү. Манай одоо ингээд энэ гольфийн талбайн өвс эхний 1-2-3 жилдээ бол 80-аас 90% нөхсөн. Бид нар өөрсдөө мэдлэг дутсан, туршлага дутсан, энэ дээр алдаатай, зөрүүтэй юмнууд бид нар хийсэн. Гэхдээ бид нар мэдээж тэрийг анхалж мэдчихсэн учраас Америкийн нэгдсэн улсаас, Испаниас 4 удаа одоо тийм хүдний цаг агаарт гольфийн өвсийг ургуулдаг гэсэн нарийн өндөр мэргэжлийн мэргэжилтнүүдийг авчирч ажилуулж исэн. Зундаа айгуу сайхан ургуулчаад өвөлдөө нөгөөдөл чинь яг өөртөөхөө онлын мэдлэг одоо туршлагаараа унтуулна гэж нэрлэдэг. Өвсийг одоо өвлжүүлэхээс өмнө энэ чинь их өндөр ургуулах хэрэгтэй. Тодорхой одоо өвчлөхгүй тулд бодисын ингэж хийж өгнө. Хучин, нэлсээр хучин, бүтээлгээр хучин, дээрээс нь цасаар хучин айгүй их харчилгаатай. Агааржуулдгийн тэр бүгдийг хийчээд за одоо ирэх хавар гэхэд айгүй сайхан ногооноороо гарч ирнэ гэж явдаг. Хавар 4 сар төрж ирэл өвсдөг ноцолдоод тэгтэл яадгүй гэхээр Монголын тэр хаврын хавсраг хуурай салхи чинь энэ өвсийг чинь зүгээр ингээ хуйлруулад хүлчдэг. Тэгээ нөгөөдөл чинь за би ястай сони амьдралдаа үзээгүй юм үзлээ гэж хэлээд би өөр төсөл дээр шилжчихээр боллоо ч гэдэг юм альсвал би ерөөсөө явлаа уушлаараа би чадахгүй байна гэдэг 4 гадаадын агрономчийн нүрийг үзсэн штэ бид нар.
Тэгэд зүйлдээ яасан бэ гэхээр зэрэг ерөөсө гадаадын мэрэгжилтнүүд 100% наадах хэцүү юм байна. Монгол хүнээ сургая. Монголын цаг агаараа мэддэг. Монголын одоо энэ уур амьсгал, усны хатуулагч, чигний одоо энэ бодисын өөр онцлогууд энэ төр бүх юмнуудыг мэддэг ийм хүнээ сургая. Тэр нь манад азар нэг одоо ариун болд гэдэг нэг залуу олон жил Америкт амьдарч байхдаа гольфийн талбай дээр голдуу ажиллаж исэн тийм хүн байсан. Тэр хүнээ бид нар тавтан сургалтанд суулгаад онлайн талын хичээлүүд үзүүлээд дээрээс нь бид нар бас гадны мэрэгчлэнүүтээ олон зөвлөлдөж ингэж ярилцсны үндсэн дээр сүүлийн 2 жил бид нар гольфийн талбай өвсийг бас өдөөдтэй авч явж одоо туршлага суугаад мэдлэг бий болоод байгаа юм. Энэ ус маань болохоор Канадаас гаралтай Creeping Band Crastine гэж үрээр Монгол зориулсан тийм үү. Яг одоо энэ T1 гэж үрийг бол биднээс 22,260 м квадратд яг энэ Creeping Band Crastine-ыг үргэлжлүүлсэн байна. За энэ зүлэг маань бол энэ T1 гэдэг үр маань бол одоо энэ хүүтэнд хамгийн сайн төсвөртэй үр. Энийг бол гаргаж авахын тулд олон эрдэмтэд олон жил сарын турш туршилт хийж маш олон үрнээс релизжүүлж гаргаж авсан ийм тарган ус байгаа. Олон улсын гольфчид болохоор маш тоглох туфта энэ төрлийн зүлгэн дээр. Яг одоо ингээд зураг авалт хийж яхад ч гэсэн хүмүүс ингээд тоглоод явж байгаа харагдаж шүү дээ. Ер нь бас нэлээд их олон хүн тоглодог юм шиг байна тий. Ер нь манай Монголд одоо тоглодог 100 гаруй залуучууд бий. Эмэгтэй эрэгтэй. Гэхдээ байнга тоглодог бас нэг 60-70 хүн байна. Ер нь Монгол залуучууд гольф чинь өөрөө нэг сүүлийн 15 жил Монголд төгжиж штэ. Тэгэхээр 15 жилийн өмнөөс тоглож сургууль дасгалт хийж эхэлсэн залуучууд тэднээс гадна сүүлийн 4-5 жилийн дотор ч гэсэн гольф тоглож эхэлсэн залуучууд асар хурдцтай. Айгуу сайн үр дүн үзүүлээд ур чадвар нь айгуу сайхан болоод ингэж гарч ирж байгаа биднээсийг баярлуулж байгаа тийм үзүүлэлтүүд бий. Тэрнээс гадна бид нар бас гольфийн спортыг олон нийтэд залуучуудад таниулахын тулд үнэхүү сургалтууд энэ жил энэ зунжингаа явууллаа. Манай гольфийн хичээлийн багш бол Английн мэрэгжлийн гольфийн холбооны багш хүн 30 жилийн туршлагатай хүн хурж ирж хичээл зааж байгаа. Хүүхдүүд сургуулиудаар явж бас гольфийн танилцуулга хийж байгаа. Ийм үйл ажиллагаануудыг бид нар бол жил болгон байнга хийж байгаа. Гольфо дагаад аялал жуулчлал их хөгжих магадлал өндөр. Тэгэхээр дотоодын гольфчдын тоо одоо бас ингээл жилээл ингээ өснө л дээ. Тэрнээс гадна 6, 7, 8 за 9 сард зүүн өмнөд Аз, Япон энтерт бол хүн гольф тоглохын аргагүй халуун бөгөөд чиглэг байдаг. Тэгэхэд Монголд бол дунджаар 20 градус. Тэгээд сайхан сэвэлзүүр салхитай гольфчдын мөрөөдөл байхгүй. Тэр утгаараа манайд гольфчд Аз, зүүн өмнөд Азаас их хэрэг тийм боломжтой. Сул тал нь юу вэ гэхээр үнэхээр цаг агаар юм да. Өвсийг харьцлах бол үнэхээр зовлонтой хэцүү ажил. Ер нь одоо нэг удаа ингээ яваад тоглоход хэдэн километр бараг алхаж чинь эрүүл мэндэд бас нэлээ сайн талтай. Тий. 18 нүхийг нэг тойроод ингээд бүтэн тоглоход бол хүн дан алхаад явах юм бол нэг 10 км илбэг алхана. Эрүүл агаар сайхан ингээд алхаад явах чинь хүний бие эрүүл мэндэд хамаагүй илүү сайн шүү дээ. Ер нь бол анх одоо энд олон улсын стандартад нийцсэн сангийн бааз байгуулахад яг ямархуу бүтээн байгуулалтуудыг ямархуу шийдлүүдийг хийх ёстой болсон байна. За энэ жил бид бүхэн ингээд 8 дахь цааны улиралд орох гэж байна. 7 цааны улирлыг бол ардаа орхисон байна. За анх бол олон улсын стандартын цааны баазыг байгуулах одоо төсөл одоо батлагдаад бүх ажил эхлэхэд бол олон нөгөө компани эрхэм зорилгоор нөгөө дэлхийн хөгжлийг Монголд гэдэг үрээнд бол дор. За энэ салбартаа тэргүүлэгч энэ салбарын бүх одоо техник, технологи, мэрэгчлэтнүүдийг бол урьж авчирсан байгаа. За цааны баазын маань зураг төслийг бол ерөнхийдөө Францын Mass Limits гэдэг Mountain and Snow гэсэн ийм товчлолтой Франц компани бол зураг төслийг гаргасан байдаг. За
түрээсийн хэрэгсэлгээд одоо Head гэдэг брэнд байж гин. За цасвал манай байгалийн цас бол олон улсын стандарт нийцсэн цанын бааз дээр бол арай хангалтгүй байдаг учраас бид нэр Өвлийн олимпийн түнш Италийн Техноальпин компанийн одоо цасны иж бүрэн системийг бас давхар суулгасан байж байгаа. Манай бол жилдээ нэг 20 орчим цанын эргүүлтэй 17-8 орчим цанын сургагч багштайгаар ингэж үйл ажиллагаа явуулдаг. За аюулгүй байдал бол нэн тэргүүн тавигддаг. Эхлэлтэй бол бас мэдээж цөөхөн хүмүүс голгож исэн баг. Одоо бол жилд дунджаар 65 мянган хүн үйлчлүүлж байна гэд тэгж штэ. Тэгээд 7 замтайгаар нийтдээ өдөрт бараг 4000 хүн хүлээн авах хүчин шаталтай байгаа. Яг одоо Монголд энэ Sky Resort-ыг байгуулсны ач холбогдлыг бас нөгөө талаас нь хараад үзвэл. Төслийн одоо бас нэг гол 3 одоо зорилго байдаг. Нэгдүгээрх нь болохоор нийслэлчүүдийг өвлийн улиралд, эрүүл орчинд идэвхтэй амрах ийм зорилготой. За хоёрт нь бид нэр өвлийн баг тамирчтай тогтмол бэлтгэл сургуультай байх юм зорилготой. Гуравдугаарт бид нэр хязгаарлагдмал өвлийн аялал жуулчлалыг дэмжих гэсэн ийм 3 одоо үндсэн зорилготой. Үүнээс бүр онцгойлоод хэлэхэд бол өмнө нь бол баг тамирчид бол ерөнхийдөө хандгайт цанын баазад байгалийн засыг одоо гар аргаар ингээд тагтаршуулаад бэлтгэл сургуультай хийдэг байсан. 2009 оны 11 сараас хойш тамирчид маань яг олон улсын стандартт нийцсэн одоо зассан зам буюу groomer-ийн зам дээр уралдана. Энэ ямар ялгаатай вэ гэвэл эндээ одоо байгалийн нэгтэршил багтаа зассан дээр бэлтгэл сургуультай хийгээд очоод яг тийм олон улсын стандартын зам дээр уралдах ондоо эндээ яг тийм стандартын зам дээр бэлтгэлээгээд очоод уралдах бол ондоо. Sky Resort цогцлбор нь гольфын талбайда 2019 онд олон улсын Nomura Cup тэмцээнийг зохион байгуулах эрх авахаар өрсөлдөж байна. Мөн цанын баазынхаа 2 дугаар үе шатыг байгуулахаар төлөвлөж байна. Sky Resort цогцлборыг байршил нэвтрүүлгийн энэ дугаард танилцууллаа. Бидэнтэй хамт байсан баярлалаа.